За аргачлал бүлгийн бичлэг А6-г та бүхэнд төлөвлөж байна. За өнөөдрийн бичлэгээр бид нүүс dots method гэдэгтэй товч танилцсан. За энэ хүн бол Дин Мелони гэж хүн dots method-ийн маань одоо зохиогч. За вебсайт нь бол www.compassfx.com гэсэн ийм вебсайт байгаа. За ингээд хэдүүлээ. Одоо вебсайтаар нь орж үзье. За вебсайтаар нь орохоор ийм нүүр одоо гарч ирнэ. За тэгээд энэ бас нэг зүйлийг хэлэхэд энэ хүний одоо Forex арилжаа сонирхогчдод зориулж одоо хийж байгаа маш том буян ийм ажил бол байдаг. Энэ хүн бол нийтдээ 500 гаруй видео бичлэг, богино хэмжээний видео бичлэг хийж энэ сайтад оруулсан байдаг. Энэ нь бол одоо сургалтын гэдэг юм уу, сонирхогчд, трейдерүүд бас үзэхэд тун зүгээр ийм бас нэг том сан энд бол байдаг. За энийг бас та бүхэнд давхар хэлж өгье. compassfx.com гэж ороод энэ нүрээр ороод жоохон доошоо гүгээд за энэ MT4 indicators гэж байна. Энэ дотор бол нэлээд олон индикаторууд бас байдаг. Сонирхолтой индикаторууд бол бас энэ дотор байдаг. Ингээд даунлоадлоод авч болно. Яг түүнээс гадна энэ хажуугийн Forex videos гэсэн энэ хэсгээр ороод за тэгэхээр ийм Forex video library гэж гарч ирнэ. За энэ бол сүүлийн үед оруулсан бичлэгүүд нь байна. Жоохон доош нь эргүүлэхээр ингээд Forex video index гэдэг ингээд төрөлжүүлсэн байгаа. Бичлэгүүдээ ингээд төрөлжүүлээ оруулсан байгаа. За биднээсийн ярьж байгаа одоо dots copy method гэдэг юм одоо энэ байна. За тэгээ энэ дотор бол ийм янз бүрийн арилжааны одоо холбогдолтой тэр сонирхолтой юм бас бичлэгүүд байдаг. Жишээ нь Fibonacci level гэж байна тий. Fibonacci level-гээ орохоор энэ Fibonacci-тай холбогдсон бичлэгүүд нь энэ байж ш. Тэгээд энэ онсаар дээр нь танаас дараад энэ бичлэг тоглож эхэлнэ. Ер нь бол нэг урт биш. Ер нь нэг 10-15 минут хугацааны бичлэгүүд байдаг. Тэгээ энэ бол арилжааны талаарх мэдлэгээ дээшлүүлэгч гэдэг юм уу? Англи хэлээр сайжруулах юмтерт бол it's okay, you don't necessarily need it in your trading. But for those of you who want to байдаг. За энийг хэлж өгье. За одоо тэгээд эргээд dots руу хаяа. За энэ dots method гэдэг дээр та нас ингээд дараад орохоор dots-ийн тухай бүх мэдээллүүд ингээ гарч ирнэ. За энд нэг видео тоглоно. Энэ одоо бичлэгийг та нас доошлоос сайн үзнэ үз. Одоо энэ видео бичлэг тоглоно. За ингээд доошоо явахаар ингээд dots-ийн тухай ингээд танилцуулгууд. За dots-ийн 2012, 13, 14 оны одоо арилжааны үзүүлэлтүүд энд байгаа. Энийг та бүхэн бас сонирхоод орж үзэж болно. Би та бүхнийг одоо чарт руу авчиж гэж бодож байна. За чартн дээр dots маань одоо энийг зураасууд. Би өмнө нь бас Facebook дээр ганц нэг пост оруулахад нэг ийм алзгар зурааснууд яваад исэн хүмүүс бас санаж байгаа бол за энэ бол dots байсан гэж. Тэгэхээр dots гэдэг маань ер нь юу юм бэ гэхэл дээрээс dots гэдэг маань daily open trading system гэсэн үг. Эхний үсгүүдийн нийлүүлээ dots болгосон байгаа. Dots маань болох дээрээс
ханшийн хөдөлгөөний өнгөрсөн хугацааны одоо хөдөлгөөнүүд дээр хийсэн алгоритм тооцооллуудаар одоо ирж байгаа одоо нээгдэж байгаа энэ одоо sectionд ханш одоо buy тал руу явуул яаж явах вэ? Sell тал руу явуул яаж явах вэ гэдгийг урдчил тооцоолол тэр section нээгдэнгүүт энэ шатлалуудыг өгдөг. За одоо жишээ нь энэ дээр бол харагдаж байна энэ Sydney Open дөнгөж сая Sydney Open болоод энэ до 15 минутын чарт гэхэд бол Sydney Open болоод одоо тунгууд агын тэ 2 цагш болоогүй. Тэгэхээр аль хизээний энэ шатлалууд өгөгдсөн байгаа байхгүй юу. За энэ голын цагаан зураас бол яг нээгдэж байгаа нь энэ босоо саарал зураас бол яг нээгдэж байгаа цаг хугацаа энэ хөндлөн зураас бол яг нээгдсэн ханш. За тэгээд энэ дээр buy оролт энд байна. Энэ BT1 гэдэг нь buy target number 1 тэ BT2 гэдэг нь buy target number 2 гэн ард нь PP гардаг. Target number 1 нь 23 PP байна. Target number 2 40 PP байна. За тэгээд энэ open-ийнхаа яг энэ доотлолт байж байгаа шатлал нь BSL гэж энэ buy stop loss гэж байна. Тэгэхээр buy оролт 2 target stop loss-тойгоо өгч байна гэсэн үг. Sell тал руугаа мөн яг адилхан энэ sell оролт байна. Тэгээд энэ ST1 гэдэг нь sell target number 1, ST2 гэдэг нь sell target number 2 тэ. Тэгээд энэ open-ийнхаа дээр SSL гэж байгаа энэ sell stop loss гэдэг. Ингээд өдөр бүр яг энэ нээлтэн дээр buy тал руу, sell тал руу ингээд хоёр одоо арилжааны санаа өгч гэнэ шүү дээ, тий. Тэгээд энийг одоо арилжаанд хэрхэн ашиглах вэ? Тэгээд энэ өгч байгаа шатлалууд нь бол үнэхээр очиж цохигдох магадлал их өндөртэй. Дандаа очиж зохигддгүй ч гэлээ гэсэн ер нь магадлал их өндөртэй. Тийм учраас би бас та бүхэн танилцуулъя гэж бодож байгаа байхгүй. Энэ бол за одоо жишээ нь энийг буцааж гүйгээд хэдүүлээ ганц хоёр өдрийнхийг харъя л да. За жишээлх юм бол энэ өдөр энэ цагаан дээр open болсон тий. Тэгтэл энэ зураас sell оролт байгаа байхгүй юу? Sell оролт ороод тэгээд sell target number 2-ыг энд зогцсон байгаа биз. Ханш үнэхээр доошоо явал sell target number 2 дээр ирээл буцаж явж байгаа байхгүй юу? Ингээд энэ өдөр бол sell тал руу маш одоо easy хожил авч авчихжээ. Ингээд энэ өдрийн ажилд дуслаа. За цаашаа явлаа. Дараагийн өдөр нь гараад ирлээ. Энд open боллоо. Sell оролт энд орлоо. Sell target number 2-ыг энд цоглоо. Ердөө 15 минутын чарт шүү дээ. Тэгээ 1 2 3 4 цагийн дотор өнөөдрийн ажилд дуслаа тийм үү? За энэ дээр бол том moving average-удаа бол одоо энэ хоёр групп moving average гүйж байгаа. Түрүүн та бүхэн анзаарсан бол dots gap метод гэдэг байгаа. Dots гэдэг нь шатлалуудаа хэлээд байгаа. Дин мелоны шатлалуудыг зохиосон. Нэг хүн бол энэ gap moving averages гэж угаасаа байдаг. Энэ том одоо энэ moving average 55-аас moving average 35 хүртэл ингээд 5-5-ын шатлалтай явцсан. Энэ групп moving average-уудыг бол ер нь томчуул ашигладаг. Одоо томоохон банкуд, томоохон сангууд. Тийм учраас би өөрийнхөө аргачлалыг заахтаа бас moving average 55 бол чухал гэдгийг ярьж ирснийг санаж байгаа бах. Тэгэхээр Дин мелоны бол бас одоо moving average 55-ыг бол хамгийн томоо болгож ашигладаг. Энэ групп moving average. Нөгөөдөл нь жижиг moving average-уд байгаа. Moving average 15-аас 3 хүртэл ингэ явж байгаа. Тэгэхээр хоёр групп трейдерүүд байна гэсэн үг тийм ээ. Томчуул байна, жижигчүүл байна. Тэгээ хизээ энэ хоёр нэг чиглэлд харж гэнэ үү? Тэр бол сайхан трейд болж байгаа тийм. Бидний аргачлал мөн адилхан л логиктэй суурилсан байгаа байхгүй. Тийм учраас энд хоёулаа доошоо чиглэлээ маш амжилттай трейд боллоо. Дараагийн өдөр мөн адилхан энэ доошоо маш амжилттай трейд боллоо. Одоо бол харин холилдоод эхэллээ те. Бла 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 болж эхэллээ.
энэ ч roll over боллоо, биднээс юм огтлцол боллоо. Ханш чиглэлээ өөрчилж जैन тий. За ингээд дараагийн өдөр нэгдлээ. Энд цагаан зураасан дээр том мөвөн авиржууд дээшээ, жижиг мөвөн авиржууд дээшээ. Тэгээд энд дээшээ яваад pull back хийгдээд эргээд явах акшнд энд дооцсын buy оролт. Тэгээд target number 2-ыг энд зогсож байгаа байхгүй юу? Энэ өдөр бол яг сайн хараад судах хүн бол энд нэг хожил буцаж орж ирээд дахиад яг buy оролтон дээрээ эргэж байгаа. Дахиад buy target number 2-ыг энд зогсож байгаа. Тэгснээ дахиад buy оролтон дээрээ орж ирж унаад дахиад дээшээ яваад buy target number 2-ыг зогсож байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол үнэхээр сайн хараад хийдэг хүн бол зөвхөн дооцсон энэ аргачлалаа гэхэд 3 хожил ингэж авч явах жишээтэй. За ингээд энэ өдрийн ажил бол дууссан. За энэ өдөр боллоо. Энд нэгдлээ. Ханш наашаачгүй цаашаачгүй байжгаад энд roll over болонгууд sell оролт ороод тэгээд sell target number 2-ыг энд очиж цоглоо. Энэ өдрийн ажил дууслаа. За өнөөдрийн бол бид мэдэхгүй те дөнгөж эхэлж гэн шатлалууд маань өгсөн. Тэгэхээр дооцсын өгч байгаа энэ шатлалууд ийм л очиртай. Ер нь бол ханшууд ингэж яг энэ дооцсын шатлалууд дээр таргетуудад ялангуяа хүрэх юм магадлал маш өндөр байдаг. За тэгээд чартн дээр indicators list дотор за энэ одоо нэг олон мөвөн хайваржууд чинь байж байна. За дооц маань өөрөө энэ байж байна. За тэгээ энд бол одоо хүн өөрөө ямар цагийн бүсд арилжаа хийх үгдээс шалтгаалаад аль опинг харах уу гэдэг боломжийг бол өөрөө сонгодог. Одоо чинь энэ брокер чинь daily open байж болно. Нэг бол би хизээч хэрэгжилж үзээгүй. За энэ Ази гэж байгаа NZ гэдэг New Zealand. Тэгээ одоо Sydney энтрийн open байна. Одоо биднес true гэж тавьсан байна те. Тэгэхээр одоо энэ тэрийг зааж байгаа байхгүй. Одоо нэг false болох жишээ. За Tokyo open байна. Midnight New York open гэж байна. За энийг би ерөөсөө хэрэгжилж үзээгүй. За European open гэж байна. Энэ Frankfurt. За London open. Тэгээ New York open. Тэгэхээр энэ open-уудаас чи алийг одоо сонгох юм. Тэгээд тэрийгээ сонгоод за одоо жишээлбэл New York open-ыг сонгоё хэвлээ те. Тэгвэл энийгээ очиод true болгоод окей. За одоо ингэхээр энэ дээр ингээ өөрчлөгдөж байгаа мэдээлэл те. New York open болчихж байгаа байхгүй юу? New York open. Энэ бол энэ дэлгэцэн дээр чинь одоо ямар section гэдгийг энд хэлж өгдөг. Тэгээд ADR-ыг хэлж өгдөг бас average daily range гэж 101 pip байна одоогийн байдлаар. За ямар цагийн чартн дээр байна? 15 минутын чартн дээр байна. Тренд хаашаа гэдгийг хэлж өгдөг. Тренд down гэж хэлж байна. Spread хэлж өгдөг. За иймэрхүү мэдээлэл дээр гарна. За New York Open дээр хэрвээ бид нөөс Ази USD дээр байсан бол за энэ өдөр энд нэгдлээ. Хизээж buy оролт руу очисангүй тий. Яг том мөн авиржууд бол ерөнхийдөө өнцөг муутай байна. Buy руу бол очисангүй. Энд roll over боллоо. Яг sell оролтон дээр энд sell орлоо. Энд target хаяг цоглоо. Энэ өдрийн ажил дуслаа. Дараагийн өдөр том мөн авиржууд доош өнцөг сайтай. Энд бяцхан pull back хийгдээд sell оролт, sell target. Ерөөсөө энд ингээл хоёрхан лан дээр асуудал дуусч байна өдрийн те. Pull back хийгдээд мөн авиржуудаа шалгаад ирэхэд мэдээж дахиад sell оролт орж болно. Тэгээд target 2-ыг энд зогсож байгаа. За энэ хооронд бол нөгөө бла бла явагдсан. Яг энэ ижил цагийн чарт, ижил ханш байхгүй. Ганцхан open-ыг солилцсон. Тэгэхээр энэ чарт нь танил санагдаж байгаа бах. Харагдаж байгаа яг өмнөх чарт. Гэхдээ энэ open өөр болсон. Левелүүд нь өөр болсон байгаа. За ингээд дараагийн өдөр болохоос open боллоо. Мөвөн авиржууд энэ огтлцол үүсгэсэн.
энд buy оролт ороод buy target number 2-оо энэ дээрээ цогчлоо. Буцаж доошоо унаад мөн average-ууд бол байсан. Дахиад buy оролт, дахиад target 2-ыг энэ доошоо цогцох жишээтэй. За энэ өдөр бол мэдээ. Энэ бол мэдээж мэдээний асуудал. Мэдээнээс хол байх хэрэгтэй. Мэдээн дээр бол арилжаа хийхгүй. Харин мэдээний дараа харж итэл бол юу үүсэж байгаа нөхөр энэ sell оролт. Тэгээ sell target number 2-ыг энд хөнгөө очиж зогсож жишээтэй тийм ээ. За энэ маань бол да New York Open учраас бол да ингээд New York Open яваад ийм. Энэ бол 5 дахь өдөр. Одоо New York Open бол болох болоогүй. Одоо сонтож босч ийж New York Open болно. Тэгжээ дараагийн хөдөлгөөн гарч ирнэ. За ийм одоо шатлалуудыг өгдөг ийм арилжааны одоо аргачлал байгаамаа. Энэ маань бол dots тэгээд энийг авахаар өөрөө угаасаа ийм 6 темплейт дээр нь энэ dots-ууд тэгээ шууд энэ темплейтийг ношуулаад ингэж өөрчлөөд тэгээд энэ шатлалуудыг ашиглаад арилжаа хийгээд явах ийм бас боломж бол бий. Миний хувьд бол яг одоо бол би энэ dots-ыг ашиглаж нэг арилжаа хийдгүү. Зүгээр хаяа нэг таргет харах байдлаар бол хардаг. Гэхдээ ягаад танилцуулж байгаа юм бэ гэхээр энэ бол бас маш их сонирхолтой. Ер нь арилжаа хийж байгаа хүн сонирхоод үзэхэд хүн илүүдэхгүй. Ягаад тийм асуудал үүсвэ гэхээр энэ bias дээш, sales доош. Энэ одоо банк трейдерүүдийн харж идэг зон гэж одоо байдаг. Тэгэхээр энэний buy zone, энэний sell зонууд нь энэ section болгон дээр бол тэр банк трейдерүүдийн зонтой бол ихэнх тохиолдолд яг давхцдаг. За заримдаа бол зүгээр цөөн хэдэн пипний зөрөө бол байдаг. Тэгэхээр бол тэр цаанаа хийсэн алгоритм тооцооллууд нь бол их ойролцоо юм шиг байгаа. Тийм учраас бол энийг бас харж байхад тийм учраас энэ ханшууд маань бас яг энэ таргетуудад ингэж очиж хүрээд байгаа байхгүй юу. Одоо чинь яг энд ирж таргет 2 дээр ирж байгаа. Энэ бол ийм тохиолдлууд бол зөндөө гардаг энэ дээр. Тийм учраас миний хувьд бол хаяа таргет харах замаар хаяа бас хэрэгэлдэг. За ийм вебсайт ийм аргачлал байгаа. За би дооцын тухай бол би дахиж бас бичлэг хийж оруулна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.